Броски, захваты. Шидэлт, барьц, жинхэнэ халз барилдаан. Улаануд хотод 12-оос 14 насны шилдэг самбочид хуран цугларлаа. Локо самбо лигийн 2 дугаар шатанд Оросын холбооны улсын бүс нутгаас ирсэн 200 гаруй тамирчин оролцов. Эдгээр хүүхдүүдийн хувьд энэ тэмцээн нь зүгээр нэг уралдаан бус. Ирээдүйн их ялалтад хүрэх замын чухал алхам юм. Барилдаан бүр онооны үнэлгээ авч улмаар финалд шал гарах холбооны төвшөнд өрсөлдөх боломжийг нээж өгдөг. Урд нөх тэмцээнд оролцож байгаа тамирчид оролцож байна. Энэ тэдний ур чадрыг шалгаж байгаа юм. Хамгийн гол нь тэд тэмцээнд оролцож туршлага хөрвүүлэх юм. Түүнээс гадна бүх Оросын хэмжээний тэмцээн гэдэг утгаараа энэ нь бүр ч их үнцэнтэй. Тем более всероссийского масштаба это вдвойне прекрасно. Дивжэн дээр хэдхэн жилийн дараа Орос улсыг олон улсын томоохон тэмцээнүүдэд төлөөлөх ирээдүйтэй тамирчид байна. Олон хүний хувьд ийм эхлэл нь спортын оргилд хүрэх анхны алхам болдог. Би бүх Оросын дэвшний тэмцээнд боломжийн сайн барилцсан гэж бодож байна. Финал дээр төгс барилдаж чадаагүй ч ер нь бол сайн барилцсан гэж бодож байна. Өрсөлдөгчд хэцүү байсан, бүгдийг ялж төрүүллээ. Бүгд сайн барилдаж, сайхан өрсөлдөж үзсэн. Зохион байгуулагчид онцлон тэмдэглэхдээ лигийн гол зорилго нь хүүхэд багчуудын спортыг хөгжүүлэх, ирээдүйн шигшээ багийн нөөцийг бүрдүүлэхэд оршиж байна. Тэмцээний хүндэт зочноор самбогийн дэлхийн хошоо авраг Дмитрий Валерьевич Максимов оролцлоо. Юуны өмнө хэлэхэд энэ бол Локо самбо лигийн цуврал тэмцээний нэг юм. Хоёрдугаарт энэ бол рейтингийн тэмцээн, 4 шатны 1 оролцогчдод рейтинг оноо өгдөг. 4 шатны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан тамирчид финалд оролцох хэрэг авах юм а. Оролцогчдыг цаашид шин шат, шин сорилтууд хүлээж байна. Гэхдээ одооноос нэг зүйл тодорхой боллоо. Залуучуудын дунд самбо спортыг сонирхох хандлага өснө нэмэгдэж байна. Энэ нь уг спортын ирээдүй гэрэлтэй байгааг илтгэнэ. Локо самбогийн 3 дугаар шат эх 9 дугаар сард Владивосток хотод болох юм. Алена Михалева, Руслан Хороших, Алена Мироманова, Данил Щербаков. Новости дня. На сегодняшний день өнөөдрийн байдлаар Улаануд хотод Агуй эх орны дайны 10 ахмад дайчин ард талд хөдөлмөрлсөн 532 хүн фашистын хорих лагерт бага насндаа хоригдож байсан 5 иргэн мөн Ленинградын бүсдэлтийг даван туулсан нэг оршин суугч амьдарч байна. Тэдгээр хүн бүрт 4 дугаар сарын 18-наас эхлэн хотын даргын нэрийн мэндчилгээг хүргэж эхэлнэ. Хотод уламжлалт арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тухайлбал Георгиевийн туу заяны хүрээнд хотын иргэдэд 5,000 гаруй туус тарахаар төлөвлөсөн. Мөн Агуй эх орны дайны бааtruуд дайны үеийн эмнэлгүүдэд зориулсан 50 гаруй хөшөө дурсгал самбарт дурсамжийн харуул зохион байгуулна. Үүнээс гадна дурсамжийн хан, ялалтын цонх, дурсамжийн цэцэрлэг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна. Гол арга хэмжээ 5 дугаар сарын 8-9-нд болно. Зөвлөлтийн талбайд болох цэргийн жагсаал өглөөний 10 цагт эхэлнэ. Улаануд хотын дарга Игорь Шутенков тээврийн хороо болон замын цэгтэгэн байгууллагад хандан хотын гудамжуудыг өглөөнөөс эхлэн биш, харин бэлтгэл болон баярын ажиллагаа эхлэхээс 15-аас 20 минутын өмнө хаах зохицуулалт хийхийг өрөг болгожээ. Гудамжийг арга хэмжээ эхлэхээс 2 цагийн өмнө биш, ердөө 10 орчим минутын өмнө хаадаг байхаар зохион байгуулахыг хүсье. Бага өнгөрмөс шууд нэг хэрэгтэй. Өнгөрсөн жил хотын төвд ийм өргөөрний ажил эхлэегүй байсан бол одоо бүх ажил энд төвлөрч байна. Хэрэг гудамжийг хаачихвал байдал нэлээд өндрөх магадaltaй. Тиймээс энэ асуудал маш нэм бай. Болгоомжтой хандах шаардлагатай. Мөн арга хэмжээний үеэр зарим гудамжийг хэдэн цагийн турш хаах бөгөөд 5 дугаар сарын 2-нд болох дугуйн жагсаал, түнчлэн улаан өндөгний баярын шашны ёслолын үеэрч замын хөдөлгөөнийг төр хугацаанд хязгаарлах юм. 4-р сар хэдийн гарч сэтгэлд онцгой хүлээлт үүснэ. Улаан өндөгний баярын өмнөх сүүлийн 7 хоног хамгийн хатуу дэгтээд тооцогддог. Жишээлбэл даваа, мегмар, лав гарагт үнэн алдартны шашинтнууд хуурай мацаг барьдаг. Энэ нь ургамлын тос хүртэл хэрэглэхийг хориглодог гэсэн үг юм. При этом даже растительное масло.
Энэ бол чэйжлэх үгс. Зүгээр л тогтоох хэрэгтэй. Софии 15 лет. София 15 настай. Одоо улсын шалгалтаа өгнө. Бэлтгэл нь шаргуу үргэлжилж байгаа. Гэвч 9-р ангийн энэ сурагч 47 хоногийн турш сургуулийн шалгалтаас ч илүү чухал сорилтыг давж байна. Тэр 12 настайгаас эхлэн гэр бүлийнхэнтэйгээ хамт мацаг барьж эхэлжээ. Түүний хувьд Страст 7 хоног бол зүгээр нэг хойногийн 7 хоног биш. Просто 7 дней в календаре. Самое сложное для меня. Надад хамгийн хэцүү нь хинт жуурлахгүй байх. Илүү тайван байх. Энэ үед хэд баярлахгүй байх юм. Гэхдээ би бие барихыг хичээдгээ. Ангийнхан маань маш эерэг хүлээж авдаг. Зарим нь надтай хамт мацаг барьдаг. Жишээ нь миний сайн найз. Например, моя подруга. Однако в православном Гэвч Эрхүү хотын ариун ихийн төрсөн өдрийн нэрэмжит Үнэн алдаартны гимназид хэнийг ч заавал мацаг барь гэж алавдан шаарддаггүй. Ихэнх хүүхдүүд ердийн хоол иддэг бөгөөд энэ нь хувийн асуудал гинэ. Энд мацаг бол үнэн байдлын шалгуур биш, харин хүн бүрийн хувийн сонголт юм. каждого. Кто желает поститься? Мацаг барихыг хүссэн хүүхдүүд үндсэн жишээлбэл махан хоолны оронд ногооны хураг сонгодог. Би өөрөө ч хатуу мацаг барьдаггүй. Заримдаа сүүс бүтээгдэхүүн идэхийг зөвшөөрдөг. Хүн өөртөө зориг тавьж мацгийн хугацаанд ямар нэг зуршлаасаа тахалзах, өөрийгөө өөрчлөхийг хичээдэг. Каких-то, может быть, пристрастий к чему-то. Сегодня в школьной столовой Өнөөдөр сургуулийн хоолны газар яг л нэгэн том гэр бүл шиг уур амьсгалтай байна. Мацаг баригчдад вандуутай шүл чанаж, ногоотой ягаан яргаа загастай будаа бэлтгэжээ. Харин бусд нь амтд боов идэж болно. Улаан өндөгний баярын өмнөх сүүлийн 7 хоног нь сүмийн хойнолд хамгийн чухал, хамгийн гунигт өдрүүдэд тооцогддог. Өдөр бүр Христийн дэлхий дээрх амьдралын сүүлчийн мөчүүдийг дурсахад зориулагдана. 7 хоногийн эхэнд аврагчийн сургаал, номлолыг дурсан санана, пүрэв гарагт сүүлчийн зог, ариун нөхөрлөл, баасан гараг, цовдлол хамгийн хатуу өдөр, бямб гараг, амьлалтын өмнөх намгүм өдөр. Шаналлын 7 хоногийн турш улаан өндөгний баярын шөнө хүртэл сүмүүдэд хонх зогтдоггүй. колокола. Конечно, надо понимать, что Мацаг бол хүний биеийн байдалд тохирсон хязгаарлалтыг ойлгох хэрэгтэй. Сүм тодорхой хоолны сэргэлийг хатуу орилдоггүй. Дэрэнс эмэгтэйчүүд, хүнд өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүд мацгийг бүрэн барих боломжгүй байдаг. Мөн уур амьсгалч онцгой нөлөө үзүүлдэггүй. Эрхүүд хүмүүс 100-200 жилийн өмнөөс ч мацаг барьж байсан. Но даже самым Гэвч хамгийн үнэнч мацаг баригчдад ч эмчнэр санамалдаг. Мацгаас гарах нь өөрөө мацаг барихтай адил ухамсартай байх ёстой. Үгүй бол баярын баяр баясгалан гэдэс хүндэрч сэтгэл тавгүрэхэд хүргэж болзошгүй. Зарим тохиолдолд бүр эмчид хандах шаардлагатай болдог гэжээ. ходом к врачу. Ферментативная способность. Амьтны гаралтай хоол боловсруулах ферментийн чадвар буурдаг. Нойр булчирхай тэр доорно хүссэн бүхнийг шингээх хэмжээний фермент ялгаруулж чаддаггүй. Тиймээс хамгийн амархан шингэх уургийг сонгох нь зөв. Жишээлбэл өндөг, цагаан загас, мөн нутгийн голын загас тохиромжтой. Что самое главное? Хамгийн гол нь стресс 7 хоногийн утга нь хоолнд биш юм. Харин хамгийн хэцүү зүйл бол ойр дотны хүмүүстэйгээ болон өөртөөгөө харилцахдаа сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах явдал. Эдгээр өдрүүдэд хоолнд тос хэрэглэгч илүүддэг байхад хамгийн чухал хоол нь галдгоонд бус сэтгэлийн гүнд бэлтгэгддэг. Тэнд төвчээр, уучлал, итгэл найдвар оршдог. Специально для программы новости. Город, который за одну ночь... Нэгэн шөнийн дотор олон 10 жилийн турш эмгэнэлт явдлын бэлэг тэмдэг болсон хот. 1986 оны 4-р сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцид болсон түүхэндх хамгийн том осол дэлхийн нийтийг зочроосон. Харин 2026 онд уг үйл явдлын 40 жилийн ой тохиож байна. Энэ ог тохиолдуулан Жита хотод Чернобыль дурсамжийн он дараалал үзэгсэл нь нээглээ. Өөр байгалийн хязгаарын орон нутгийн судлалын музейд дэлгэсэн энэхүү үзэгсэл нь сүүрлийн үйл явцыг алхам алхмаар харуулсан он дараалын хэлбэртэйгээр бүтээжээ. Хронологию катастрофы. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь дурсамжийг хадгалах, ослын хор уршихыг арилгахын төлөө ажилласан хүмүүсийн баатарлаг гавьяг мөнгөжүүлэхэд оршиж байна. Энэ бол зүгээр нэг зургийн цуглуулах биш. Үнэхээр тэр үеийн үйл явдлын бодит он дараалал юм. Үзэсгэлэнд тоо баримт, төвөгтэй нэр томьёо байхгүй. Харин хүмүүсийн хувь заяаг харуулж байна. В ликвидации последствий... Ослын хор уршгийг арилгахад 600 мянга гаруй хүн оролцжээ. Галс нөөгчид, цэргэн алба хаагчид, инженерүүд, эмч нар, уурхайчид болон олон төрлийн мэргэжлийн хүмүүс хамтран ажилласан байна.
40 жилийн ой бол маш чухал том босго. Тухайн үед ослын хор уршигыг арилгахад оролцсон хүмүүсийн ихэнх нь 20 гаруй 30 орчим настай байсан. Харин одоо тэд өндөр наснууд болсон. Магадгүй энэ 10 жил цаашлаад дахиад нэг 10 жил байж болох ч бодит байдал дээр амьд гэрчүүлэлтэд уулзаж тэднээс шууд сонсох боломж үлдсэн хамгийн сүүлийн үе байж мэднэ. На выставку пришли студенты. Үзэгслэнг Читагийн салбарын технологи бизнесийн техникумын оюутнууд мөн өөр байгалийн хязгаарын ослын хорон уршигыг арилгахад оролцсон хүмүүс, өөрсдөө тэр үйл явдалд биечлэн оролцсон хүмүүс ч үзэж сонирхлоо. В борьбе с последствиями аварии. 1987 оны 6 сарын 9-өөс 88 оны 2 дугаар сарын 13-ны хүртэл ослын бүсэд ажилласан. Чернобылийн атомын цэцлэгээ станцд гарсан ослын хор уршигыг арилгахад биечлэн оролцсон. Припят комбинат нэртэй нууц байгууллагад ажиллаж байлаа. Ер нь бол тушаалын дагуу үргээ гүйцэтгсэн. Сегодня в преддверии Өнөөдөр 40 жилийн ойн өмнөхөн ийм үзэгслэнгүүд улс даяар болон гадаад орнуудад зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь тэр үеийн сүүлчийн амьд гэрчүүд байсаар байгаа энэ үед тэдний түүхийг амнаас нь сонсож авах нь чухал юм а. Skyrunning бол ууланд хурдтай өгсөх төрлийн спорт. Энэ удаад оролцогчид Уст Нера орчмын Юрбэ ууланд авирлаа. Тэд 2 км замыг туулж, далайн түвшнээс дээш 1500 м өндөрт гарсан байна. 500 метров над уровнем моря. Энэ жил анх удаа Skyrunning-ийн тэмцээн зохион байгуулж байна. Юрбэ ууланд хурдтай өгсөх төрөл. Нийт 27 оролцогч бүртгүүлж яг 11 цагт хараагаа эхлүүлсэн. Среди мужчин Эрэгтэйчүүдээс Уст Нерагийн нисэх буудлын ажилтан Николай Араманов дөрвөлж, эмэгтэйчүүдээс Ксения Язковская тэргүүллээ. Би гүйлтэд маш дуртай марафонд оролцдог. Тиймээс хүсэл минь биеллээ. Үннийг хэлэхэд би анх удаа ууланд гарч байна. она горнолыжная. Харин луугийн хөндийн цанин баазад экстрим буултын сонирхогчид цугларсан байна. Энд удаан хугацааны дараа анх удаа албан ёсны тэмцээн болж, шүүлтийг хийхээр мэрэгжлийн шүүгчдийг урьжээ. Зам маш сайн байсан. Цас жаахан дутуу байсан ч тэмцээний зохион байгуулалт маш сайн боллоо. Аврагчид сайн дөрөхийн цагдаа нарт тусалсан. Бүгд ажиллаа маш сайн гүйцэтгэлээ. Трасса понравилась. Зам таалагдсан, боломжийн сайхан байлаа. Цас баг байсан ч ерөөхдөө гайхалтай. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Дараагийн фестивальд дахин ирж оролцох хүсэлтэй байна. Проведение таких Ийм төрлийн арга хэмжээнүүд нь бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн спортыг сурталчлахад чухал нөлөөтэй. Цаашид фестивалийн хөтөлбөрийг өргөжүүлж, оролцогчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Васильева, Андрей Неустроев, Усть Нера. Үүр цайхын өмнөх манан дундаа Гуян хотын захын хөдөөгийн оршин суугчид автобусны буудал дээр цугларна. Өглөөний 6 цаг хагаст эндээс хотын төв рүү Ногооны экспресс хөдөлдөг. Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдэн цагаас босцгоо? Шөнийн 3 цагт. Зах руу юу авч явж байна? Навчид гिच, сармисны соёо, вандуй нахаал, салаатын иш. Жолооч Жан Цинцинпиний хувьд эдгээр нь зүгээр нэг зорчигчд биш. Тэдний ихэнх нь өндөр настанд тул тэр сагс ачхад нь заавал тусалдаг. Ихэнх нь 60-70 настай хүмүүс. Ийм хүнд ачаа өргөж чаддгүй учраас бид заавал туслах ёстой. Гуяны Ногооны экспресс ердөө 4 буудалтай тул хотын захын маршрутыг энгийн автобуснаас 20 минутаар хурдан туулдаг юм. Зорчигчдод халамжийн карт олгодог бөгөөд энэ нь төрөл төрөсдийн утасны дугаар, эрүүл мэндийн мэдээлэл бүхий нэрийн хөнгөлөлттэй тасалбар юм а. Заримдаа бид тэдний эрүүл мэндэд санаа зовдог, гинтийн нөхцөл байдлыг үсэж болзошгүй. Халамжийн картын тусламжтайгаар бид шууд сумын захиргаанд мэдэгдэх, эсвэл ар гэрлүүн утасдах боломжтой. Мөн зорчигчийг яралтай эмнэлэгт хүрэхэд хялбар болдог. 2024 оноос хойш Гуян хотод ийм төрлийн 40 гаруй маршрут нэгдсэн бөгөөд одоогоор 600 мянган зорчигчдод үйлчилж байна. Автобус байгаагүй үед бид хувийн унагаар явдаг байсан. Энэ нь нэрсэлтэй. Гэхдээ өөр сонголт байгаагүй. Дээрээс нь үнэтэй. Тээврийн зардлаа хасгаар бидэнд хэдхэн 10 юан л үлддэг байсан. Бид хэрэгцээгээ нэгтгэж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай маршрутыг нээсэн. Энэ перминүүдийн ногоогоо хот борлуулах асуудлыг шийдэж, хотын иргэдийг шинэ ногоогоор хангах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр ногооны талбай ширээ хүртэл нийлүүлэлтийн сүлжээг бий болгож,
хот хөдөг олдсон хоёр талын харилцааг хөгжүүлсэн юм а. Хөдөөгийн захыг 4 сая хүнтэй мегаполистой холбосноор Гуяны эрх баригчид хөгжлийн үр шимийг жигд түгээж байна. Өндөр технологийн ирээдүйн төлөөх уралдаанд одоогоор роботууд бус хүмүүс өөрсдөө оролцож байна. Харин хүмүүст бусад хүний тарж ургуулсан шинэ ногоо хамгийн их таалагддаг. Сакура цэцгэлэх нь хаврын тохиолдог. Сакура аль хэдийн цэцгэлсэн гэж сонссон. Улирал нь мөн үү? Тэгээд би ч бас ягаан өнгөтэйзээ сонгочихлоо. Мөчөр дээр дэлгэрч байгаа час улаан дахиан хаврын өнгийг мэдрэхээр яарсан олон хүнийг цуглуулж байна. Бид Нанчанаас Бээжинд ажиллаар ирсэн. Ер нь бол боцох онгоцондоо амжих төлөвлөгөөтэй. Гэхдээ баг зэрэг зав гарсан болохоор төрхөн зур зугаалж явна. Энэ бүхэн хаврын хэрэглээний идэвхийг ч мөн нэмэгдүүлж байна. Хэдэн зураг тарах, соёлын дурсгалууд үзэх, бэлэг дурсгал авах, бас нэг аяга кофе уух. Сакурагийн цэцэглэл ердөө 7 хоног үргэлжилдэг. Тэгвэл ийм богино хугацаанд улирлын бизнес хэрхэн оршин тогтнох вэ? Шийдэл бий. Нэгдүгээрт 50 гаруй сорт өөр цагт цэцгэлдэг тул улирал 3 дугаар сарын дундаас 4 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилж чадна. Юантан цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт загвараас хальж бүрэн хэмжээний хэрэглээний экосистем бүрдүүлэхээр зорж байна. Ингэснээр жуулчид яаралгүй аль болох удаан сахдах боломжтой болно. Энд олон төрлийн барав байна. Бэлэг дурсгал, үзэг, дэвтэр, түлхүүрийн асар, хүргэгчийн соронц. Би сая нарны шүхэр хайж байсан авах бодолтой байна. Би шуутай хүргэгчний соронц авсан. Энэ нь иж бүртэлтэй эрдэгэ. Өөрөө угсарч болдог. Гар урлалт дуртай найзтай бэлгэлэхээр төлөвлөж байна. Мөнгө түлхүүрийн осорч авна. Хараач ямар гоё загвартай гэж. Сакурагийн цэцэглэл олон хүнийг татдаг тул ойролцох худалдааны төвүүд ч энэ боломжийг ашиглаж байна. Амралтын өдрүүдээр Юантан цэцэрлэгт хүрээлэн болон Capital Mall, Crystal худалдааны төвийн хооронд олон 10 үнэгүй автобус явж явган урсгалыг тасралтгүй хэрэглээ болгон хувиргаж байна. Юантан цэцэрлэгт хүрээлэн бол Сакура цэцэглэлтийг үзэж талддаг алдартай газар. Хүмүүс цэцэг харсны дараа хаа нэгтээ хооллох, дэлгүүрх эсхийг хүсдэг. Бид үүнийг аль болох хялбар, тохиромжтой болгохыг зорж байна. Практикт энэ автобус маш өндөр үр дүнтэй байгаа. Зорчигчдын 99% нь манайх худалдааны төвд ирж худалдан авалт хийдэг. Энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байна. Худалдааны төв цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран сэтвчилсэн уулзалт, танин мэд хүн аялал болон олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм а. Зорилго нь цэцэглэлтийн эдийн засгийг зөвхөн улирлын хүрээнээс гаргаж, бүтэн жилийн турш ашиг орлого авчрахад оршино.